сонгуульд ингээд намыг авч орох гэсэн намын дарга удирдах орж байгаа тийм үү? Тэр хүний одоо удирдах боловсруулсан хөтөлбөрөөр сонгуульд оролцож байгаа. Тэгээд тэр хөтөлбөрийн ард түмэн хэрэгжүүлээсэй гэж сонгож байгаа. Тийм учраас тэр хөтөлбөрийг одоо амлалтаа биелүүлэх үүрэг бол намын даргад багж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг биелүүлэх газар нь юу? Засгийн газар. Тийм учраас тэр ард түмний өмнө амлсан амлалтаа биелүүлэх талаас энэ хариуцлагыг үүрэх ёстой хүн чинь намын дарга. Тэгэхээр тэр хүн тэр хариуцлагаа хүлээгээд ерхий сайдаа хийгээд энэ хөтөлбөрөө биелүүлэх нь бол зарчмын хувьд хамгийн зөв. Ер нь дэлхийн нийтийн жишг тийм байхгүй. Тэгэхээр энэ заалтыг хөндөгөө гэсэн үг үү сая юу? Хүнд хэрэггүй шүү дээ. Тэрээс хөндөх зохимжгүй. Энэ бол харин чухал зүйл. Тэгэхээр чи одоо ингээд намын дарга нь одоогийн зандан шатрын засгийн газрын үйл ажиллагааг доктортой цааш дөрвөлжлүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлсэн байгаа. Намын дүрмтэйгээ ингээд зөрчилдөхгүй гэдэг зүйл. Тэр яг хүний байр суурь. Гэхдээ би бол учир зөвлөж байгаа нь бол чи нэгэнт одоо хариуцлага үрж байгаа юм бол үүрсэн шүүрээд тэр ерхий сайдынхаа ажлыг хамтдаа хийгээд явах ёстой л гэж байна. Тэгэл ёстой. Тэгэхгүй бол тэр бяргуу намын дарга энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ямар ч хариуцлага хүлээхгүй яваад иж болохгүй шүү дээ. Тэр сайн хийсэн мэдээлэлээс харахад бол ерхий сайд болохгүй ер нь бол улсын хурлын дарга болохын тодорхойлж байгаа шүү дээ. Ер нь тэгээ намын дарга хүн тэр намын сонгуульд ирсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр ажлыг удирдан зохион байгуул үүрэг хариуцлага хүлээж байгаа юм байхгүй. Тийм учраас тэр засгийн газар л энэ чинь гүйцэтгэх байгууллага шүү дээ. Тэгээд тэрийг одоо удирдаал тэр хариуцлагын үүрэл явах нь хамгийн зохимжтой байхгүй. Тэгж чадах юм бол сайн намын дарга болно.